Эрдэнэс 5 толгой төрийн өмчит хувьцаат компани 5 толгой нүүрсний ордод дээр 2 дахь уурхайгаа нээж баруун цанхын талбайд уурхайн ам нээх хөрс хуултын ажлаа намрын дунд сарын бэлэг зан өдөр эхэллээ. Тус компани 2010 онд цанхын зүүн талбай дээр эхнийхээ уурхайг нээж байсан бол энэ удаа коксч нүүрсний нэг гол талбай болох цанхын баруун хэсэг дээр 2 дахь уурхайгаа энэхүү албан ёсоор нээлээ. Баруун цанхын уурхайг нээснээр 5 толгой орд бүхэлдээ эдийн засгийн эргэлтэнд орж байна гэсэн үг. Энэ талбайд уул уурхайн үйл ажиллагаа эхлэж байгаа нь олон талын ач холбогдолтой гэдгийг хэлж байгаа юм. Цанхын баруун талбай олон улсын ангиллаар тооцоолоход ойролцоогоор 1.2 тонн орчим нүүрсний нөөцтэйгээс гадна 65% сайн чанарын коксч нүүрс байх боломжтой. Хөрс хуулалтын ажлыг инхүү эхлүүлснээр ирэх 2013 онд 1-2 сая тонн нүүрс олборлож экспортлох боломж бүрдэх бөгөөд нүүрсний олборлолт жил тутам нэмэгдэж 2017 онд жилдээ 20 сая тонн нүүрс олборлох хүчин чадалд хүрэх юм байна. Ер нь яванда компани Эрдэнэс 5 толгой бол төрийн өмчит компани учраас дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчтай ямар хэлбэрээр хэрхэн хамтран ажиллах талаар засгийн газрын төвшөнд тодорхой шийдвэр гарах болов уу гэж бодож байна. Эрдэнэс 5 толгой компани хувьцаа эзэмшигч болж орж ирж байгаа Монголын иргэд аж ахуй нэгжүүдийн хувьд бол баруун цанхын уурхайн зэглэснээр компани үнэлгээ бол боломж хэмжээг нэмэгдэх. Түүний хэрээр бол хувьцааных нь үн бол хүсэх боломжийг бас нэмэгдүүлж байгаа. Эрдэнэс 5 толгой компани төрийн эзэмшлийн компани учраас улсын хурал засгийн газраас өгсөн үүргийн дагуу Монгол Улсын хүний хөгжил санд өөрийн толгой компани Эрдэнэс Монгол компани хамт 2011-с 2012 онд нийтдээ 418 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Эрдэнэс 5 толгой маань одоо урд бүхэлдээ эдийн засгийн эргэлтэнд орж эхэлнэ. Одоо өөрөөр хэлэх юм бол энэ бол нэг бүхэл хэсгийн одоо холбоо нэгдэж ирж шүү дээ. Нэг хэсэг нь байж байсан бол одоо нөгөө хэсэг нэгснээр бол бүхэл болж ирнэ. За бүхэл болж эхэлснээр одоо энэ хоёр уурхай дээр тавигдах дэд үтцийн байгууламжуудыг нэгдсэн уялдтайгаар шийдвэрлэх юм боломж гарч ирнэ. 5 толгой ордын баруун цанхын талбай дээр гадаад дотоодын хөрөнгө оруулагчтай цаашид ямар хэлбэрээр хэрхэн хамтран ажиллах нь компани гол хувь нийлүүлэгч болох засгийн газрын түвшинд шийдэх асуудал болох юм а. Баруун цанхын уурхайн ашиглалт хөрөнгө оруулалтын хэд хэдэн хувилбар байдаг бөгөөд стратегийн хөрөнгө оруулагчтай хийх яриа хэлэлцээ цаашид үргэлжлэх боломжтой гэж Эрдэнэс 5 толгой компанийн үзэж байгаа юм а.